За сайн бацгаана уу. За хамтаа эзний үгийн талаар хамтаа залбираад эхлэе. Эхэзэн та бидэнд үгээ айлтаач. Таны үгийг хүлээн авахын тулд бидний зүрхийг зөөлөн байлгаж өгөөч. Таны үгийн өмнө эзэм нь зогсохдоо эхэзэн таныхаа үгийг хүсэмжлэхэд туслаач. Аавынсус минь таны үгийг ойлгоход, таны үгийг амьдралдаа хүлээн авахд та бидэнд туслаач. Та бидний дунд алдаас олдгой. Есүсний нэрээр гуйна. Амен. Библийн сургуульд суулцаад өдөр болгон Библи уншаад байнга номлол сонсоод яг нэг тижигдсэн амьдралаа биднес явцаас тий. Тэгэд яг энэ нэг үе замын хувьд удахгүй дуусна. Тэгээд эхлэх үед нөгөө нэг цайфлын цаг байхгүй, жижиг бүлэг байхгүй, хамтаа суулцсан ангийнхан байхгүй. Тийм үе хөзөхөд бидэнтэй үлддэг зүйл нь Библиэл үлдэнэ. Тэ? Тэгээ Библиээ уншаад эзнийхээ өмнө залбираад эзнээс өөр хандах нэгэнгүй болох үе бидэнд олон тохиолддог. Заримдаа өөгөө өмгөөлмөө байсан миний өмгөөл хинц хамаагүй, хинц сонсохгүй, ажил миний гомдлыг миний хийх хүсэж байгаа зүйл хинцэг ойлгохгүй мэдгүйд бидний амьдралд байдаг. Тэгээд ийм үедэд биднес ихэвчлэн эзнийхээ өмнө суугаал эзэнлүгээл хашгицдаг, зөөхөө уудалдаг. Тэгээд зэг тавьсахгүй юмсэг санагдах үед бас байгаа. Тэгээ өнөөдөр би та бүхэнд яг нэг тийм нөхцөл байдалд байгаа залуу чуулганы удирдагчийн тухай хамтаа хуваалцмаа байна. 1-р Тимотийн 5-р бүлгийн 24-25 дахь эшлэгийг хамтаа уншъя. Нэгдүгээр Тимотийн 5-ын 24-25 дахь эшлэл. За хамт уншъя. Зарим хүмүүсийн нүгэл сүултээс нь өмнө илэхий болжээ. Харин заримыг нь хожим илэх болно. Үүнтэй адил сайн үйлс нь илэхий юм. Заримыг нь илэхий бусч далдсаа байхгүй. Ефесийн цуулганд Тимот залуухан удирдагч болон очисон. Тэгээ залуухан удирдагч болон очисон Тимотод түүний халамжлагч багш нь ичгэн болсон Паул загтлал хийж байгаа. Тэгээд Ефесийн цуулганд ямар нөхцөл байдал үүссэн бэхээр хэсэг бүдэг хуумч хэсэгжүүлэх багсны гацээд цуулганыг элдв янзаар мэхэлж исэн. Тэгээд тэднээс янзын үжил баримтлал руу дагуулж исэн Ефесийн цуулганыг. Тэгээд Ефес хот маань угаасаа бомб хот учраас төм төжинс бомб үзүүлсэн газар. Тиймээс нэг олон соёл дамнсан, олон уулз үзэлтэй. Дээрээс нь тухайн үеийн гүн ухааны үжил санаа нэвсэн гэсэн. Тэгээд Грекийн болоод олон янзын бохтуудын өлгийн нутаг. Ялангуяа Артемисийн сүм Ефест байсан. Тиймээс тэнцээ ерөнхийдөө бохтын талаарх ойлголт гэдэг ойлголт маань янзын бохтын холион бантан болсон үжлүүд байсан. Тэгээ энэ цуулганд залуухан гэж томойлогдож байгаа боловч тухайн үед магадгүй Тимот миний үеийнх байсан юм шиг нэг 40 дөнгөс гаал явж исэн залуу байсан юм шиг. Тэгээд Ефесийн цуулганд томилогдсон үйлчилсэн. Түүний үйлчлэлийн эхний онцлог үнэхээр тиймч амархан биш байсан. Тэгээ маш их хэсэгүүцэлтэй, маш олон зүйлийг туулах хэрэгтэй болсон. Тэгээ ялангуяа түүний залуу хүн хэмээн басамслан үзэж байсан тухай Тимот номонд бас хэлдэг тий. Тиймээс Паул
хинч чамайг залуу хүн гэж битгий үзье гэж хэлж байгаа. Тэгэд Ефесийн цуулганд Тимотийн үйлчлэлийн эхний үедэд түүнд тулгаж байсан асуудлуудын нэг нь тухайн цуулганд байгаа удирдлагын үйлчлэлд байгаа зарим нэгэн хүмүүсийн гаж боо суугаал болоод тэдэнтэй тэмцэх, тэднийг засан залуулах нэг чухал үйлчлэл Тимотед байсан. Тэгээд Тимотийн энэ яг цагтлын энэ хэсэгт яагаад ч юм надтай дэндүү тийм дотн ойхон санагддаг. Бид цуулганы үйлчлэл анх авч байхдаа их залуу байлаа. Залуу байсан учраас хүмүүс ихэнх нь намайг манга бацаан гэж боддог байсан. Тэгээд цуулгандаа хүлээн зөвшөөрөгдөн гэдэг нь үнэндээ дэндүү хэцүү тэмцэл байсан. Тэгээ би одоогийнхоос баг 40 кг баг зинтэй байлаа. Тэгээ анх цуулганы ахлаас болсныхаа би албаа ийм сахал тавьсан. Тэгээд бас албаас жин нэмж эхэлсэн. Яг тэгвэл би хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөн байна. Хэн нэгний хувьд би өдөртгсөн ахлагсан байхыг хичээжсэн. Тэгж хичээхдээ миний хийсэн хамгийн ихний алхам дөнгөж хоон дөөв тавтай ийм сахалтай байсан. Одоо ногц сахалтай байсан. Тэгээд багцыг жин нэмхийг хичээж гэлсэн. Тэгээ би бодохдоо би одоо нэг жоохон буутай суутай жоохон жинтэй байх юм бол хин нэг намайг хүлээн зөвшөөс хүндлэх юм шиг бодсон. Тэгээд тэгж байгаа л хасцсан да гэж утсан чинь сүулдэ хасдаг болчихсон. Тэгээд одоогийн би болж байгаа. Тимотей учсан янз янзын бэрхшээлүүд туулж янз янзын тэмцэл донд байгаа. Тэд Тимотед Паул хэрхэн боо суугаалтаа тэмцэгдлээ зааж байгаа. Тэгээд цуулганы удирдагчдыг хэрхэн томилох тухай, цуулганы талын удирдлагад хэн байх тухай, үйлчлэлд хэн байх тухай, итгэж хүн гэдэг нь хэн байх юм бэ гэдэг тухай өөрөөдөө заагаад явж байгаа. Тэгээд энэ бүх юмудаа зааж дуусаад 5 дахь бүлгийн сүүл хэсэгтээ Тимотед чи хэд их стресстэй над ходоц өвдөдөөс үү? Ээлмэндээ анхаах хэрэгтэйс үү гэж сануулдаг тийм ээ. Яг энэ 5 дахь бүлгийн хойнгоос л тэ. Тэгээд чи дандаа битгий усуу хайцсан жоохон даасахгүй л над ходоцсон болох ойллоосоо гэсэн. Тэгээ энэ дээр нөгөө биднээс айгүйх магаалтай тэ. Энэ ч ууз болно гэсэн үг үү гэж. Энэ чи уух тухай биш ээлмэндээ бодох тухайстай тийм. Тэгэхээр Тимотийн хувьд мэдлэх стресс авч мэдлэх хэцүү байсан нөхцөл байдал байсан юм шиг байна. Ходоодны хөдлөл өснө хямарсан үе байсан юм шиг байна. Тэгээ цуулганы үйлчлэлд тавигдсан үйлчлэл томилогдсон үйлчлж байгаа эхний он жилүүд ерөнхийдөө айгүй хэцүү байдаг л да. Би сандгийн цуглааны ахлагч болоод нэг удааг байсан нэг бүтэн сайн номлолт хийгээ буусан чинь нэг л бишээ цуулганы уу амьсгал нэг л биш яваад байсан. Тэгсэн чинь миний дээдл байсан цуглааны ахлагч маань намайг дууснаа. За мөнхөлдөө цамайг цуулганы үйлчлэлээс чинь болиулт юм уу гэж бодож байна гэсэн. Яагаад? Чиний талаа ховж яваасан байна. Чи аль хэдийн 2-3 эмэгтэйтэй завхаад нэг хүүхэдтэй болцсон байна гэсэн. Тэгээ би тийг сонсоод миний хот айгүйх сэтгэл зүйн хот хямарсан. Хямарснаас болоо би цагаан махыг гээд босцодгоо болсон. Юун цуулганы үйлчлэл нь яг цуулган аваад явна гэдэг тийм чиг амрах мэсэлтэй. Та биднээс ихнийх нь мэдж байгаа тийм. Тэгээд яг тиймхүү үедэд өөг өмгөөлнө гэдэг айгу тэнэг үйлчлэлтэй. Өмгөөлгүй байхаа би гимнэглэлтэй гэж өөг хүлээн зөвшөөрж байгаа юм шиг болчих гээд байдаг. Тэгээд өөгөө өмгөөлөд тэмцэхээ өөд нь ховж болох гээд байдаг. Цуулганы бутлахад хагалцах гээд байдаг. Тэгээ ийм үед бид бас хижээн дуугаж хижээн үг хэлэхээ шийдэх нь айгүйч.
Хаяа бусдыг босгон байгуулахгүй бол хилээ хазаад гимгүү байсан ч гимтэн болоод өнгөх үед бидэнд байдаг. Тиймээс Тимотед Паул хэлэхдээ юу гэсэн бэ? Зарим хүмүүсийн нүгэл нь сүултээс өмнө аль хэдийн илэрхий болсон. Заримх нь хийж байгаа муу муха угаасаа илэрхийг хүн болго мэдж байгаа. Гэвч заримх нь угаасаа илчлэгдээгүй байгаа. Яг тэгвэл тэд нууцсан байгаа. Нэгсэндээ гимнүглээ далцсан байгаа. Зүзгэлж байгаа гэсэн үг тий. Тэгээд тэр хүмүүс нь бидэнтэй хамт зогсож идэг. Бидний баг дотор байж идэг. Бидэнтэй хамт цуланд байж идэг. Тэгээд юм хийгээд явах нөгөө хүмүүс маань хойноос элдв янзын сайн муухай үгсийг ховж болгоод муулаад альсвал үйлчлэлийн багийг буталгаал янз янзын үйлдэлүүд хийдэг. Тэгээд тэдэнтэй биднээс яа тэмцэх вэ? Мууга сүдээ нүдээ гээд хандах нь айгүй амархан. Гэтэ бидний эзэн бидэнд хэлэхдээ өсгөнцөн минийх гэж хэлдэг. Дайснаас өөцөл гэж хэлдэг. Бидний муугаа хайвал сайныг үлдэж хэлдэг. Тэгээ сайныг үлдэх нөгөө хүмүүс маань даваалын хатаа аваад байдаг. Тэгээд нөхцөл байдал олон хэцүү болох юм шиг санагддаг. За амин зөв нүдэндээ муулдаг л та. Тэр нь бол бас ч гэсэн амархан. Муулаад байгаа хүнтэй нь очиод уулзаад сайн муугаа мэдлцээд тус хилэлцээд тэгээ явчих нь айгүй амархан. Гэтэл зарим нэгэн хүмүүс тийм муу ил биш байдаг. Тодорхой биш. Тэгээ бидний нөхцөл байдлууд дунд дандаа саад тавьж эхэлдэг. Заримдаа тэг хүмүүс миний муу зүйл хийж байгааг би мэдсэнсэн очиод уулзах боломж авахгүй. Хэвээ уулзах бол нөхцөл байдал тийм сайн биш болно гэдгийг мэдж байгаа. Тэгээ ийм нөхцөл байдлууд биднийг ухтах үе байгаа. Тэгэхээр цуулганы удаатлахын багч юм уу, хамт үйлчилж байгаа хүмүүс дунд ч юм уу, заримдаа миний итгэл, миний бодож байсан шиг, миний хүлээж исэн хүлээлээс дисондоо нөхцөл байдлууд бий болж эхэлдэг. Тэгээд хамгийн амархан зүйл нь бие болоодаач дуулууртаа дагаж чадахгүй бол зайлгүй хэлцэл хамгийн амархан. Гэтэ энэ нь бидний эзний хийдэг арга барил биш. Тиймээс зарим хүмүүсийн нүгэл нь тодорхой ил байдаг ч заримх нь талт байдаг. Энэ нөхцөл байдал бидэнд донд байцлага. Тэгээ яг ийм үедэд биднес эзэнлэг хандаад хасгаад, уйлаад, зүөхээ уудлаад эзэнтийнхээ тэр нэгүслийг хайхаас хийж чадахгүй үед байдаг. Яг л дуул номын 13 дахь бүлэгтээ дуулаачийн дуулж байгаа тийм. Эзэм нь хэдий бол юм бэ? Хэдий бол би танд хасгаж, хэдий бол та намайг сонсохгүй байх юм бэ? Хэдий бол миний дайснууд миний дэ өгөмжлөгдөж, хэдий бол би хасчих юм бэ гэж. Яг энэ ч та бүхэн нэг хамт олон, нэг ангийнхан яг Библийн сургуулийн уур амьсгалтай байхад бол бас их самхан. Харин үйлчлэлтэй гаад цуулгандаа очиод тэгээд цуулгандаа ганцаахна. Тэгээд хийгээгүй зүйлийн төлөө гимтэн болоод зогсох үед эзнийхээ өмнө зүв байна гэдэг нь. Тэгээд эзнийхээ дуу хоолойг сонсоод түүнтэй хамт алхна гэдэг хэцүү санагддаг. Хэзнийг Библи уншсан эзний үг өгөгдөхгүй байгаа юм шиг.
Хийсэндөө хандан хашгирсан чинь тааланд ойгоод буцаад унзаа юмсан мэдрэмжүүд бидэнд тулдаг. Тэг хинч таныг үнэхгүй байгаа юмсаг. Хинч таны ойлгохгүй байгаа юмсаг. Хинч таны юу хийснийг яаж зовлолтой золиослолтой зогсныг хинч сонсохгүй байгаа юмсаг. Хичээн үлэн хийж үйлчлэл маань унах үед эзэм нь яагаад хэдий боллоо юм бэ? Хэдий бол би ингэхээ? Хэдий бол би яг одоо байгаагаа хийх юм бэ гэж асуугаа бидэнд байдаг. Хойноо дэслэлтэй үүний адил сайн үйлс нь илэх юм. Сайн үйлс нь илэх юм. Займаг нь илэхий бус далгацаа байхгүй гэж хэлсэн. Энд чинь хоёр зүйлэн талаа хийж байгаа юм. Нэгдүгээрт нь нүгэл бол угаасаа тодорхой. Хижээч нуух боломж байхгүй. Хижээний цагт илчлэгдэх л болно. Займаг нь сүултийн өмнө илчлэгдэх. Займаг нь сүултийн өдөө буюу эзний хаан сэнтийн өмнө очих үед хожимын нэгэн цагт бид хүн нэг болгон эзнийхээ хаан сэнтийн өмнө очиж өөртөө үйлдсэн үйлдэл, хэлсэн үг, хийсэн үйлдэл, бодсон бодлынхон төлөө тайлангаа тавих болно. Тэгвэл таны өнөөдөр нуусан нүгэл болгон илчлэгдэх болно. Өнөөдөр таны хинч хэлээгүй нуусан зүйлс илэхий болох болно. Тодорхой болох болно. Тэгээд таны бүх зүйл эзний өмнө ил тавигдах болно. Та хажуу талынхаа хүнд хичээж хэлж чадахгүй тэр нууцуд илчлэгдэх болно. Хэн нөгөө талаасаа яг тэр өдөр магадгүй таны сайнцан бас илчлэгдэх болно. Эзэн хэлэхдээ юу гэж хэлсэн бэхэ? Займаг нь сайн үйлс нь илэхээ байдгаа. Гэтэ магадгүй илчлэгдээгүй байж болох юм. Илчлэгдээгүй байсан ч далсаал байхгүй гэж хэлсэн. Хожимын нэгэн өдөр бид сайныхаа төлөө эзний өмнө сайсаалган магтаж итгэмж сайн боол минь миний хаансалтаа гэж хэлэх. Тэр өдрийг бид хүлээж байгаа. Гэхдээ тэр замаа алхаж байгаа үед эзний тогтоогдсон эзний тэр зарчмын дагуу эзний бидний өгсөн хуулийн дагуу эзний бидний өгсөн үгийн дагуу биднээс үйлдэх ёстой болж байгаа. Тэр үйлдэж байгаа үйлдэл маань энэ дэлхийд байдаг нийтлэг зан хандлага, нийтлэг хүмүүсийн үйлдэл түүнээс ондоо. Тиймээс заримдаа миний үйлдэж байгаа нь сул доо өмсөг, тэнийг өмсөг санагдах үе байна. Гэтэ эзний амлсныг санаа даллахсаа байхгүй байх болно гэж хэлсэн. Заримдаа бид бас хэлдэг те эзэн мэдж байгаас те гэж. Эзнийхээ өмнө зөвтгөж тоотгож байгаа бол эзнийхээ өмнө сайн гэж үнэлэгдэж байгаа бол эзэн маань намайг итгэмжлэж гэж бодсон юм бол эзэн намайг итгэмжлэж гэж үнэлцэл байгаа юм бол яагаад би гундах ёстой гэж утах ёстой гэж яагаад би энэ зүйлийг хаях ёстой гэж яагаад би энэ үйлчлэлийг орхих ёстой гэж яагаад би эзнийхээ өмнө зогсохоосоо татгалзах ёстой гэж. Өнөөдөр зөвийн төлөө зовгоцсон юм. Зөвийн төлөө уйлгцсан юм. Зөвийн төлөө үйлчлэгч чангагчныг нь ивэлтэй гэж эцгэлсэн. Тэр зөвийг үйлдэхийн тулд өнөөдөр омжлогдсон хожим нь эзний өмнө миний зөв илчлэгдэх болно. Далласаа нууц байсаа байхгүй. Хожимын нэгэн өдөр илчлэгдэх болно. За ямийнх нь одоо ч илчлэгдэж байгаа.
Магадгүй одоо илчлэгдэх магад хожмын нэгэн өдөр эзнийхээ өмнө илчлэгдэх болно. Тэгээд эзний итгэмжит сайн боол минь гэж дуудагдах өдөр маань бидэнд байгаа. Тиймээс хийснэ хэцүү байсансан дэвцээтэй байгаа гэж би таны ятгамаа. Таны хинч ойлгохгүй, таны зөвийг хинч тоохгүй, таны хинч үнэлэхгүй байгаа мэт санагдсансан эзэн таныг мэдэж байгаа гэдэг санаа. Эзэн таны хийсэн болгоныг, хэлсэн болгоныг, үйлдсэн болгоныг мэддэг нэг. Бусд хүн ойлгохгүй байж болно. Бусд хүн тоохгүй байж болно. Бусд хүн үнэлэхгүй байж болно. Бусд хүний хувьд таны хийж байгаа нь утгагүй байж болно. Гэтэ эзний хувьд үнцэнтэй. Эзний маань хувьд утгацтай. Яг л салуухан ахлагч Тимот Эфесийн цулганд очиод асуудал дундуу туулж байхдаа ходоод нь өвдлөө хямарч исэн тэр нэг цаг үедэд түүний эцэг болсон Паул хэлж байгаа. Чиний зөв илчлэгдэх болно. Чиний сайн чин илчлэгдэх болно. Чиний эзний төлөө юу хийсэн нь хожим нь эзэнд үнэлэгдэх болно гэж. Өнөөдөр Монгол цулган залуу цулган. Тиймээс Монгол цулганы ихнийх пастор удагдсан залуучууд байдаг. Тиймээс би дөнгөж 25 таада цулганы удагдагч уулз томилогдсон. Хүн хаахта үнэлэхгүй яг тэр цаг үеийг туулсан. Магадгүй одоо таацсан үннийг энэ замыг туулах байх. Гэтэ би нэг л зүйл мэднэ. Би 30 гаад дөс төгөх юм бол хүмүүс намайг наснаас мань болоод үнэлнэ гэж би боддог байсан. Гэтэ үгүйс үү. Тэгдэггүй юм байна. Харин их эзний өмнө хэрхэн зөв сайн бөгөөд чигт судагаа амьдрахыг хичээх нь л илүү чухал. Тэнээс тэ сахал тавих, жингээ нэмэх, насаа нэмэх бол ямар ч таны үйлчлэлд хамаагүй гэдгийг би өөрийнхөө амьдралаа ойлгож байна. Тэгээд энэ замаа бид ганцаараа алхаагүй дээ санагдав. Эзэн таны залбил болгохыг сонсож байгаа. Эзэн таны санал болгохыг сонсож байгаа. Эзэн таны өвдөл болгохыг мэдэж байгаа. Эзэн заавал танд буцсан хайрлах болно. Хаан Сэнтийн өмнө очиход миний аим аль хэдийн амийн өмнө бичигдсэн байгаа. Гэтэ би Хаан Сэнтийн өмнө эзнийхээ өмнө очихдоо сагналыг авах болно гэж хэлсэн. Тэр сагнал нь эзний өмнө үнцэнтэй байх болно. Тиймээс Галат номын 6-гийн 9-д юу хэлсэн бэхээр сайныг үлдэхдээ цоцохгүй байя гэж хэлсэн. Сайныг үлдэхдээ цоцохгүй бай. Учир нь яг л цаг нь болоход таанс үсэмсээ авах болно гэж хэлсэн. Нэг Библи уншиж байгаа л яг нэг өмнө хижээч хүнсэг юмсыг эзний үг зөвхөнд орж ирэх үе байдаг тийм ээ. Нэг 2-3 сарын өмнө би яг энэ хэсгийг уншижсэн. Эзэн яг энэ үг гэдэг намайг тэнхүүлсэн. Тэгээ би эзэнд тийм ээ. Зогсъё. Таны Хаан Сэнтийн өмнө цохитлаа зогсъё. Тэр бодол магадгүй хүмүүст юу гэж хэлж ирсэн ч хамаагүй. Юу гэж доомжлогч ирсэн хамаагүй. Би тэр хүмүүс зохиод амбаа санагдж байгаа ч гэсэн би зогсъё. Таны зөвийн тал зогсъё. Таны сайнны тал зогсъё. Таны үгийн дагуу үлдээ. Тэгээд эзнийхээ өмнө очих үедээ би тэр сайнлыг авъя. Яг л энэ амьдрал бидний жинхэнэ амьдрал биш. Энэ бол төс байх. Хожимны бид мөнхийн хаанчлал очих үедээ жинхнийг нь
мөнхийнхийг нь хүлээн авах болно. Тэр үед эзэнний өмнө би өгөмжлөгдөх болно, хүндлэгдэх болно, үнэлэгдэх болно. Харин энэ дэлхийд дээрх миний амьдрал түүний үгэн дотор дуулууртай байхаас илүү чухал зүйл гэж байхгүй. Муухай үг хэлэх, муугай хаваа байх, зохиод авах, айлсгүй тэр хүнийг багаас хөөцөх айгүй амархан. Гэхдээ ийм арга замаар бидний эзэн ажилтдаг хань бидний эзэн мууг сайнаа үлдгэж хэлдэг. Тиймээс Библийн нэг урамсуулъя. Таны сайнсан даллагсаа байхгүйс үү? Эзэн мэдж байгаа. Эзэн өргөмжлөх болно. Эзэн хүч өгүүлэх болно. Хамтаа эзнийхээ өмнө залбирая. Их зөв бид хамтаа таны өмнө залбирч байна. Энэ нийгэмд, энэ дэлхийд, энэ газар амьдарч байхад, үйлдэж байхад, үйлчлж байхад эзэмнэ. Зарим хүмүүсийн бузан муу нийлүү байдаг, зарим нь талд байдаг. Тэгээд бидний амьдралд үзүүлж байгаа, бидэнд үзүүлж байгаа хоо муунцсан муухай бөгөөд хоолнтой байдаг. Тэгээ эзэм нь бид танийхаа өмнө таны хаанчлах амьдрах энэ амьдралдаа үнэхээр бид төвчээртэй явах туслаач. Сайныг үлдэх туслаач. Сайн ч вэ муу ч вэ эзэн танаас нуугдах чадахгүй эзэм нэ. Таны өмнө ивэл тод тодорхой. Хожим нь бид хэлсэн үг, хийсэн үйл, бодсон бодлынхон төлөөсөн тайлангаа тавих болно эзэм нь. Тэр цагт эзэмнийхээ танаас бид магтаалыг авмаа юм эзэм. Сайсалыг авмаа юм эзэм. Их эзэмнээ цаглалыг авмаа юм эзэм. Түүний тулд энэ эзэм нь одоо төвчээртэй явах туслаач. Бас эзэм нь зөвийг үлдэх туслаач. Сайныг үлдэх туслаач. Их эзэм нь хожмын тэнийг өдөө хаан болсон таныхаа өмнө зогсохдоо багталтуун зөвхөндөө ялгүй байх туслаач гэж хэлж байна. Та бидний хаан, та бидний эзэн. Тиймээс эзэм таны зогсгосон газар зогсож, үйлгэснийг үлдэж, тантай хамт алхах туслаач. Мөнхийн эзэм та бидний амьдралаа дамжуулан энэ газар дэлхийд алдаж суултгай. Есүс нэрээр. Амен.